Сайн мэцхан хүрхэн мөндөд үзэгчдээ. Өнөөдөр би та нарт Александр Михайлович Шолохов хэмээх Орос зохиолчийн талаар ярихнаа. Тэр түүний зохиосон гаргасан номнуудаас дурдах юм бол Хүний хөв заяа, Дооноос ирсэн үлгэрүүд гэх мэт зөндөө олон зохиол романууд байгаа. 1905 оны 5 дугаар сарын 11-нд Зөвлөлтийн одоогийн Ростов мужийн Ушенск хэмээх бяцхан тосгонд төрсөн. Түүний гарал үүслийн хувьд гэх юм бол их нь Анастасия Данилова Черникова гэж байдаг. Бөгөөд Украин эцэгтэй Орос хүн байх нэ. Шолохов хүүхэд ахуйдаа шашны сургууль, гимназид суралцгаар орсон боловч иргэний дайн хэлсэн учраас цаашид суралцаж чадаагүй байжээ. Одоогийн залуучууд 10 хэд наснда сурах бичгийг сараахан салаагүй, бие дааж амьдрах тугаа зөвхөн мөрөөдөд суугаад тэр үеийн Ушенск тусганы жаал хүн их амьдралын замаа эхэлж тариачдын сургуульд бичиг үсгийн баг шийж исэн, хувьсгал хорооны ажилтан байсан, бэлтгэлийн хорооны кондукторын дансыг хөтөлж явж исэн байхаа. Тэгэл 1918 онд цэрэгт татагтаад 1920 онд цэргийн албаа хааж үжрээд Дон нутгаараа хисч явж байхдаа Дон нутгийн дээрэмчдийн хойноос хөөцөлдөж явахдаа зохиол бичиж исэн байдаг. Мөн тэрээр 1922 онд Москвад очиод бас амь зуухын эрхээр шинэ мэргэжил эзэмшид хүрж исэн. 18 наснда Шолохов орон нутгийн жүжигийн дугууланд зориулан олон тооны жүжиг бичиж янз бүрийн сонин сэтгүүлд шог зохиол өгүүлэл нийтэлж байсан. Иргэний дайны үед ангийн ширүүн тэмцлийг туулж өнгөрүүлсэн Дооныхны хүнд хэцүү амьдралыг хурц тод дүрслэн харуулсан залуу зохиолчийн анхны өгүүлэлэг 1924 онд Москвад 2 эмхтгэл болон хэвлэж. Энэ нь залуу зохиолчийн том бүтээл болох нь мэдээч хэрэг. Тэгэхээр би Дүлгөөн Дон хэмээх энэхүү романыг ярих гэж байгаа. Энэхүү роман нийт 4 бүлэгтэй. 4 хэсэгчилж би оруулна. Хамгийн олон улсад олон хэлээр хэвлэгдэж гарсан гэдгээрээ энэ ном маш алдартай. Түүхийн бүхэл бүтэн үе, 2 хувьсгал, 2 дайны үеийг нийлдэн багтаацсан байгаа. Тэгээд тухайн тэр Дон хэмээх газрынх нь хүмүүсийн аж амьдрал, дайны ард байгаа ард иргэдийн амьдрал яаж өрнөдөг байсан. Ялангуяа казак үндэстнүүдийн тухай энэ ном дээр маш их гарна. Оросын казак бол казак үндэстнээс тис өмнөө Сливан гаралтай хүмүүс. Казак гэдэг нь эрх чөлөөтэй хүмүүс гэсэн утгатай түрк гарлын үг. Казакууд анхлан 15-аас 17 дугаар зууны үед хамжлагын дарлалаас зайланд өрүүж очсон Орос болон Украины хэрмэл тариачид хотын ядуучуудаас бүрэлддэг. Дон хэмээх тэр газрынхаа нуурандаа хүмүүс загасжилж байгаагийн тухай 1-р бүлэг маань эхэлдэг. Аав хүү хоёр загасжилж байгаагаар энэ хүү дүр зураг эхлэх бөгөөд аав нь Григори хэмээх хүүгээ хүний их нэртэй орооцолдоод байна. Чи бол гэж загинж байгаагаар энэ үйл явдал өрнөдөг. Тэр эхнэрийн Аксинья хэмээх Стефан хэмээх залуугийн эхнэр. Стефан нь дайнд яваад удаж байгаа дайнд явсан ир нөхрөө хүлээж буй эмэгтэй. Гэвч Григори Аксиньяг үдэж хоргоосоор Аксиньяч түн сэтгэл алдарч тэр хоёр хамтдаа байж нөхцөж сүүлдээ бүр тосгоныхоо хүмүүсээс чичгээ байж улаан цагаандаа гарч хүн болгон тэр хоёрыг явуултж байгааг мэдэж хоорондоо шивэр авир хийсээр тэр яриа нь холын Степа хэмээх нөхөрт нь хүрж очдог. Нөхөр нь түүнийг мэдээд төд удалгүй бушуухан шиг л эхнэр дээрээ очих гэж Дон хэмээх нутаг руугаа газарддаг. Тийнхүү газардснаар шууд л Аксинья хэмээх эхнэрийгээ зодож нүдэж явах оронд Григори дундуур нь орж ирж тэр хоёр хоорондоо зодтолдож бөө юм болж эцэст нь нэг юм салдаг. Харин Григори маань тэр үед өөр хүнд бэр гуйлгаж өөр хүний эхнэртэй болж Аксинья хэмээх эмэгтэй нь Стефан нөхөртөө зодуулж шүн орой болгол хашгирч зодуулдаг. Стефан эхнэрийнхээ мөмнөөс нь чимхэд өвдөж гин үү гэл нөгөөх нь өвдөж гин гэл миний сэтгэл бас өвддөггүй гэж бодоо юу гэл шүнжэнгөө зодтолж нүдэлтэл бөө юм болт юм дөө. Тэгээд энийг араар тавьсан хүмүүс ч ямар ойлг байх вэ?
Стефаныг эзгүүчилж Григори Аксиня хоёр дон нуурын ирэг дээр уулзахаар тохиролцож Стефанч гарч явж даруйхан шиг Аксиня гүн дон нууран дээр очиход хинч байсангүй. Хагас цаг гэртээ хүлээхэд Григори хурж ирж тэр хоёр яах хийх талаараа хэлэлцлээ. Аксиньяч хамаг зовлонгоо ярьж гомдолж эхлэхэд Григори яасан асуугаад тэр зодуулсан биеэ дэлхэн харуулж цээжээрэн дүүрэн битүү хөхөрсөн толов байлаа. Григори хэн буруутай юм бол доо гэж Аксиньягаас асуугаад чи өөрийгөө буруугүй гэх гээв гэхэд Григори гिचийн хүсээгүй байхад нохоо хайшаа харайх вдэ гэж хэлэхэд энэ үгэнд нь Аксинья маш их гомдож асгартал үллээ. Үүлхийг дэвчдэггүй Григори яахаа мэдхгүй хэсэг гайхаж хагаад би нэг юм бодлоо. Тэрийг чамд одоо шууд хэлэх гэсэн гэж нөгөөх нь анхааралтай сайн чагнав. Хоёулаа энэ паянга яг одоо зогссоё гэхэд Аксинья юу ч дууралгүй гэрлүүгээ цаашаа гүн одов. Григоригийн гуйсан бэр нь Большевикийн том охин Наталья байлаа. Натальяг маш олон газрын залуучууд харьцуул гуйсан боловч Наталья өөрөө Григорид татагдан зөвхөн Григоритой л сууна гэдэг л. Аав ээж нь чихэндээ эсэргүүцсэн боловч охиныхоо бүслийг эсэргүүцэлгүй Григоритой суугаар төлөвлөж хурим найраа бэлдэн казак үндэстнэр пихэр бэрийн тал бэлдэж байлаа. Ийхүү хүсэн хүлээсэн хурим найрч бэлэн болж бөөнөөрөө идэж ууж дайлж сайлж аригтцгаав. Хүмүүс ханаж цадтлаа их л тухтай идэж уулаа. Эрэгтэйчүүдийн хөлс хулмсны зунгарах үнэр эмэгтэйчүүдийн их хүн атлаа айтайхан үнэртэй холилдон хагална. Авдар савнд удаан хатгалсан банзал октор дийл нүмерэг алчуураас Напталин бас чавганц нарын олон жил хэрглэж илээсэн балын бутангаас хаглах хачин үнэр гарна. Григори Натальяг хажуугаас нүд болондан ажиглаж суув. Дээд дуруулан доод дуруулаасаа жаахан илүү гарч дурваасныг сая олж харав. Бас баруун хацар дээрээ хүрэн мингтээ мингэн дээрээ хоёр урт шар үстэйг ажиглаад Григори дург гутах мэт болов. Мушгирсан өтгөн зөөлөн өстэй Аксиньягийн гойлог нарийнхан хүзүү санаанд нь орж цамцныхын захаар хөлстэй үзүүр нь өргөстэй хивг орох шиг болоход Григори дороо хавчилцаад халхул ховдөглөн идэж ууж бүх хүмүүсийг урамгүй гэрүү харав. Ширээнээс босцоох үед нэг хүн Григорийн толгоор нэрмэл арх хэсэглэн талах нэртүүлэн байж гутлынхын төрийн рүү хатах шар будаа хийв. Тэр нь хүргэнийг альва муу ёрын юмнаас хаацалах гэсэн дом ажээ. Буцах замдаа шар будаа хөлийг нухаж цамцныхын зах хоолойг нь бариад хурмын ёслолд ядарч залхсан Григорийн уур хурч хамаг байдаг хараалаа амандаа уншиж явв. Энэ үед Аксинья машид их ганцаардан үүдгарлан гансарч байлаа. Тэрбээр өдрийн ажил дарагдан шүн унтах болоход л Григорийг өөрийн болгож аммаар санагдаж Натальягаас булаан авахар шийдэв. Анх яагаад дон нутгаар казак үндэстэнгүүд сүршдэг болсон шалтгаан нь нэгдүгээр Петрийг хаан сууж байх үед хатаасан талхыг дарайтсан хааны жиргүүл төлөг доноор уруудан азавыг зурж явхад дон нутгийн Чиганогийн химэх хулгайч нар шүн тэр хөлгийг дайраад унтжсэн манаач нарын хятад хатаасан талх дарийг нь дээрэмдэж хөлгийг нь живүүлсэн. Тэгмэг цааны зарилгаар Вороны хотоос цэрэг ирж нөгөө Чиганогийн химэх хулгайч нарыг хотыг нь шатаагаад хөлөг онгоцын ирэмтсэн хэрэг толбогдсон казакуудыг хайр найргүй байлдаж бутан эргээд Ягирког дүүжин казакийн хамт хөвдөг дүүжлүүрт дүүжлээд доны доод биеийн самуундыг дийдэг байсан казакуудыг айлхан сүрдүүлэхээр дон руу уруудуулан урсгажээ. Тэгээд Чиганогийн суурьнгийнхны гал голомт байсан тэр газар 10 жилийн дараа хэрмэл казакууд бас амьд мэнд үлдсэн зарим нэг нутгийн хүмүүс ирж сүршсэн. Мохов Никишка гэж нэг тариачин гаралтай ирж сүршжээ. Тэр нь казакуудын ойр зуурын хэрэгэлдэг гутганы иш тамхи захиур мэтийн аарсарим авчирч зардаг өөрөө бөөнөр худалдаж авсан хулгайн ямыг дамлаж гүйлгэхдээ жилд 2 удаа ба авчрах нэрийдлэр воронож орж үнэндээ сүрэнгийн казакууд одоогоор нам тайван дахиж элдвийн муу хэрэг сэдээгүй байна гэж мэдээлдэг байсан. Казакууд цэргийн захиргааны шийдвэрээр дооны баруун бие рүү бүхэл бүтэн гацаагаараа нүүж эхэлсэн.
Тэгээд тэр газрын эзэдийн нутгийн зааг нь Украины хил залгаа талын суудаг нухчаагаар байрладаг бөгөөд тэд маш олон гацаа бий болсон. Буцаад Наташа Григори хоёрын хурим руу оръё. Тэр хоёр хурим найраа сайхан хийж дуусч хадмуудад Наташа маш их таалагдлаа. Түүнийг бүгд л хайрлж хүндэлж исэн. Харин Григори их нэртэй болоод Аксиньяг мартандаа гэж найдаж исэн боловч харин ч эсэгээр улам их санаж дуусч байлаа. Ямар сайндаа л Аксинья түүнийг сайн уу гэж асуухад нь бушуухан шиг сайн гэж хэлээл цаашаа явдаг. Харин Аксинья нөхөртөөгөө аль үжи уучраа олцсон мэт тас энийг хөхрөлдөн цуг дуулан бүжиж явчихсан. Григори Наташад ямар сайндаа чи их мөс шиг хүүхэн юм аа. Чамайг аавж хурж мөсөн дээр хийсэн байх гэж хүртэл хэлж ирсэн. Ингэж Наташагаас сэтгэлэн чүрж тэр Наташагаас салж Аксиньятайгаа нэг өдөр товолж уулзаж хоёулаа хамт эндээс явах болно гэдэг. Аксиньяч нөхрөө зүүчилж байх хооронд нь хамгийн маа бэлдэн хумбуу гарангүн Григоритэй хамт хөтөлдсөн. Одоо би буцах нүргүү болсон гэж хоёулаа хамтдаа цаашаа явж нэг газар ажил хийдэг. Тэндээ морины жүчээнд Григори ажиллаж, харин Аксинья галтгоонд нь ажилладаг. Ийхүү Григорид хаягдсан Наташа сэтгэлээр унан байс хийгээл тэр маань буцаад ирчих болов гэж бодон шаналан оройг өнгөрөөдөг байлаа. Дайны хажуугаар дажин гэж Михов түүнийг оролдож шүн орой би заавал чам дээр очиж шүү гэж айлгадаг. Шүн унтахтаа хар хүн гэрт нь хүрээд ирчихгүй яачихгүй гэд зүрхэн түгшээд удаж чадахгүй байдаг байлаа. Григори шин орсон ажилдаа дасах гэж нэлээдэн болно. Агт чинь хүү юм болохоор мордыг нэг газар руу аваачиж зөөх мордуудыг маллаж тэр газар хүрэх хэрэгтэй байлаа. Бүгд бүтэн сүрэг агт морь болохоор тун хэцүү. Яж хахад өвлийн үдрэл цаас орцсон альтаргаа гулгаатай мордууд нэгтэж цуцаж өөрөө ч хүртэл маш их ядарч нэг айлын хашаа онгорхоохоор ном хумгүй давхиал орсон ч наад болж сайн айл байж таарад гэрийн эзэн нь хүүхдтэй морийг нь очиж хар гээд Григори гэрт нь орж ирвүүгүй бушуухан шиг галаас түлээл өөрөө пишин дээр гарч хөвтэйл дулаад суулаад тэгэж нэг Григори жоохон амарч аваад нар гарах үүрээр тэр айлаас яваад ашгүй нэгэн мордо хүрэх ёстой газар нь аваач чадсан байдیں۔ Гэтэл амрах завч олдолгүй шууд л тэр газрын эзэн нь Григориг дуудаад хоёулаа анд явна гэд Аксинья тэгэхэд муухай амтэн хүнийг ч амрааж цай умдын чуулах зав өгдөлгүй гэд ингэрлүү нэг хідэн ширхэг борцог хийгээд явуултыг. Тэгээд дууд руу очиод ан хийж явах хувцастаа чун хараад тэгээд нохоонууд нь араас нь хөөгцөлж гүгдэлтэй нилээ юм болдог. Тэгэж явсаар дом өрнийхөө тариалангийн талбайг Григори хараад очдог. Тэгээд аргашаага байн хараад эзэн ирч үхийдээ гэж сандарч гэтэл төд бодлохгүй нөгөө чончин баахан баахар нохоонуудтай ингээл орооцолтой гумралдаж унаал тэр тариалангийн талбаар ороод нухтчихдаг. Тэнгүүт нь манай Григори ч тэр чоныг барьж аваад яг ингээл гүрийнийхэн судсыг утгаараа тас огтлол алчдээ. Тэгэл эзэн хүү яна нохоонуудаа холдуулаарай гэж холдуулаад исэн чинь тариалангийн талбааны цаанаас Стефан хурж ирээл. Тэгээ бүрөө твэрцсэн халахаал нааш ирж яваа харагдтыг. Энэ үеэр Наталья Григориг буцаад ирэх юм болов яах юм бол гэж их сэтгэлээр бодож санаа зовсон байдалтай өдөр хоногийг арах зааж сүүлдээ бүр тэсгэл алдаад нэг аригчин хүнийг та жимс хот руу очиод Григори тэн захиаг хүргээд өгөөч гэд захиа бичдэг. Тэр захиан дээр болохоор би чамайг нэг ч удаа гомдоож байгаагүй. Чи минь тэр чигээрээ явсан юм уу? Эсвэл эргэж ирэх юм уу? Надаа энийг хэлээч гэд. Тэгээ ямар ч гэсэн тэр захиагаа хүргүүлдэг. Тэгээд хариу захиа нь ирэхдээ ганцаараа амьдар Григори Михайлович гэдэг захиа ирдэг. Тэрийг нь хараад манай хүн ихэр татаж үүлээд гэрээсээ гарчгүйгээд өөрийгөө амийг хорлох гэж оролдоод тэгээд арайч хорлож чаддгүй.
Дараа нь Стефан Григори хоёр нүүрэлтэж Стефан би чамтай зодтолдох тэгэл алгаа. Ямар ч хүсэл алга. Гэтэ чи нэг юм байнга санаж аваарай. Би чамайг нэг л өдөр ална шүү. Чи миний амьдралыг доромжилсон гэж хэлдэг. Тэгээ Григори ч яасан чинь ч хоёулаа нэг өдөр үзэх бахаа гэл тэр үедээ яриад өнгөртөгөө. Аксинья Григоригоос жирэмсэн гэдгээ нуун явсаар өдий 6 сар хүрлээ. Гидсэн ч томроод нуух харахгүй болж нөхөртөө үннээ хэлэн хариу нэхэн гордож харлаа. Григори ч цаашаа харан дурамчхан чи яагаад надад өмнө хэлээгүй юм бэ гэж асуухад чамаас айгаад гэж хариулав. Стефаных уу гэхэд чинийх гэхэд битгий худлаа ярэ гэж тэр хоёр ярьж. Би Стефантай олон жил танилцахтай хүүхэд олоогүй атал чамтай амьдрснаас хойш л хүүхэд оллоо чи яагаад надад итгэхгүй байгаа юм бэ гэж мэрхэртлүүлв. Үүнээс хойш түүнээс цааш тэр хоёр үүний талаар ярихаа бүлж хэд хоног л хэсэг биедээ үг дуугарахгүй явв. Удалгүй хадланд гарахаар нөхөр нь гарах гэтэл Аксинья би цуг явъя заавал цуг явна гэж зөрсөөр байгаад хамт яв. Яг хадлан дээр очин Аксиньягийн биес ч өвдөж бошуухан шиг л Григори сундлан авч хөсөг тэргэн дээр суулган гэрийн зүв тотлогов. Тэр хооронд Аксинья хүүхдэд төрүүлж орилж Григори хүүсийг нь тас хазаж цэвэрхэн утсаар хүүсийг боов. Удалгүй тэр хоёроос дундаас төрсөн охинд нь тэр ойр хамын хүмүүс ч тасаж зул сард хөхтэй зэрэгцсэн Григорид цэргийн зарлан ирдэг. Тэгээ цэргийн зарлан ирснээр аав минь надад морь өгөх болов үгүй болов гэж хэд хоног харсны эцэст морь өгөхгүй гэдгийг мэдэн өөрийнхөө байгаа хамаг мөнгөө нийлүүлж иж зах орж соёолон морь худалдаж авдаг. Жохон сорвтой. Тэр морь аваад байж байтал гэрт нь аав нь хурж ирж бас бус жаалжуулах бакал гутал цэрэгт явах хэрэгтэй юм авчирч өгч цэрэгт явах нь гэж асуун хүүхдийн харангаа Казаки руу хэмээн Аксиньягаас асуухад нь Аксинья охин гэхэд дурамчхан байгааг нь мэдээд Григоритой яг ижилхэн дүүрээсэн амтан гэж бошуухан шиг хэлв. Григори ааваасаа "Ингээд та яагаад манад ирсэн юм бэ?" гэхэд нь ээж чинь чамайг санаж ийн гэж жигтэйхэн хөл гарна газар өрөхгүй юм явж ийн гэж хоорондоо жаалжуул юм хуурч хөөрөн. Цэрэгт явах салах ёслолыг хийгээд аав нь гарч явлаа. Удалгүй манай хүн ч цэргийнхээ юм бэлдэж арай хич янаг өмсөж тэрсэн Аксиньягаас салж гаран явлаа. Тинхүү цэргийн үзлэгт орж дүүрэн шалдан ирчүүд дунд цогсон үзүүлэн биеийг нь харж цэргийн хурандаа биржүү үүссэн байна. Ийм цэрэг байж болох уу гэж хоорондоо эмч нар ярилдан яахаа мэдэхгүй Григори зогсон гарч явхад бусад харчвал за Григори айлаа ингэж хуваарлагдсан юу болов гэж асуухад нь юу болтыг 12 дугаар ингэж хуваарлагдлаа гэв. Маргааш нь морины үзлэг болж морийг нь хүмүүс шалгаж морийг нь голлоо. Тэгтэл аав нь ард нь байж таарч дараагийн морийг нь анзааралгүй шууд л оруулаад зөвшөөрөөд авчив. Тэрний дараачийн өдөр нь цэргийн хувцсыг зөв өмссөн байна уу, буруу өмссөн байна уу гэдгийг харж шалгаж хідэн товчлсон байна, бүсээ зөв бүсэлж үү гэж тойрон хурандаа нар харж явлаа. Тинхүү Григори дээрч ирж Григори хувцс сунрыг харж шалган болж дуусав. Тинхүү аав нь хэсэг хүүтэйгээ юм ярин чи ингэд тэр Натальяг юу уснаг дуулав гэд дуулсан гэв. Өөрийнхөө амийг хорлох гэж оролцсон. Арайч судсаа тас хэрччихээгүй.
хүзүн гэлжийсэн амтан 7 сар эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн дуу шуу муутайхан л амьдарч байгаа гэж мэддэг. Чи ингээд тэгээд буцаж нийлэх бодол байна уу гэхэд нь би хүүхэдтэй болсон хүн нийлэх бодол алгаа одоо өнгөрсөн гэхэд чи яг өөрийнхөө хүүхдийг тижээж гин үү хүний хүүхдийг тижээж гин үү гэж Григоригийн нууцхан байсан шарахын аав нь хүндчихв. Хэсэг эргэлзэж гайхаж бодож Григори байснаа хэний ч хүүхдээсэн би өсгөнө гэж хэлчээ цаашаа явдаг. Ийхүү тэр вагон дотроос сун холын хол аялалд гарч цэргийн амьдрал нь эхэлвэ. Наталья хадмын даа хурж ирэв. Григоригийн аав ээж охиноо харан баярлаж эндээ одоо бүр мөсөн амьдрахаар ирв үү яахаар ирв гэж асуухад нөгөө охин нь сайн мэдэхгүй байна гэхэд нинтээ амьдртөө. Григори чам дээр буцаад ирж л таараа тэр нь зөвхөн хүүхдэл хэрэгтэй гэж бичин аав нь Григориг буцаагаад Натальятай суулган гэд бүр мөсөн шийтцсэн байлаа. Тинхүү Григорид захиа бичин эхнэр чинь гэрт ирсэн. Эссэн минь сайн байгаа. Чи буцаж нийлэх үү? Эсвэл Аксиньягаа сонгох уу гэж шууд асуув. Үүнд нь Григори их л бодож хариулна дурамчхан нүүр өгөхгүйгээр би хүүхэдтэй болцсон хүн ямар нүрээрээ Натальятай буцаж нийлэх вэ гэсэн хариу хэлээдэг. Григорийн хороо Орос Австрийн хилээс дөрвөн мод зайтай Радзивилла гэдэг газар байрлаж байв. Астрицын хаан хил дээр ирж бүх зэрэгээ нэг газар бөөгнүүлээд Москва Петербург руу хөдлөх тушаал өгсөн. Бусад хүмүүс бүгд өөрсдийнхөөрөө бодон дайн болно болохгүй оюутнууд үүмж байна. Японы дайн шиг зүйл болох чинь гэх мэт өөрсдийнхөө бодлыг хоорондоо ярилцж байсан. Энэ үед Натальяд хань болж исэн нь Дуняшка гэх охин том болж эмх сайхан хүүхэн болж хамаг бүхнээ Натальятай ярьж хоорондоо нөхөрлөж байлаа. Энэ үеэр Григори олон эрчүүдтэй зэрэгцэн алхаж морион янзалж жүчээ цэвэрлж байлаа. Гэтэл жүчээний цаана харанхуу булангаас нэгэн орилох чимээ сонсогдож энэ юун орилох сонин чимээ вэ гэж сониучирхан очиж явтал салааных нь нэгэн казак гэртээ тааралтан Григори цаан ч манай даргын ихнэр Франкийг Манус чинь мэдэж вэ шүү дээ. Чи оч гэдэг. Григорич гайхан юу болоод байна гэж очиход даргынх нь ихнэрийг казак гэрчүүд бөөнөрөө цуваа зогсцсон хүчиндэж байлаа. Дорког нь суг гуртлан дээш нь татцсан. Нүүр нь харагдахгүй хоёр хөл алцаацсан шалан дээр хөвтөж ар урдаасаа цуурсан бөөн казак гэрчүүд байхад нь дарга болоорой гэд хэлхийн завдалгүй нөгөөдүүл намыг нь дарж гар хөлийн хүлж сав руу шидэж Григорийг хаяв. Григори яаж чадахгүй худлаа тийчгэн савн дотор байж ах үед гинтл бүгд бөөнбөөнөрө гарч Григорийн хүлээсийг 10 минутын дараа тайлав. Эргээ хартал дарга нь ирдсэн байж ив. Хүлээсээ тайлуулсан Григори бушуухан гарч явж байхдаа сониучирхан юу болсон бол гэж савн дээр гიშгэн дээрээс нь даргынхаа эхнэрийг хартал нөгөө гоё сайхан хүүхэн чинь хар шороо болцсон алтайцсан. Хоёр хөл дээр арай хийж л босч тогтож ядан хан түшсэн салганд чичрээд явж байлаа. Маргааш нь жигсаалд зогсож байхад нь Григоригийн ханцууных нь товч тасарсан байхыг дарга нь хараад чи яасан хинтээ зодтолцсон юу болсон гэж асуухад нь Григори юу ч хэлж чадлаггүй дуугүй болон нүдэнд нь нулимс цэглэгнэн үйл хашахсан анхны тохиолдол энэ байлаа. Тэд цааш явсаар Австрийн цэргүүттэй нэгэн тосгонд тааран Григори нэг Австрийг жадаараас сүлбэн алж нөгөө цааш явсаар нөгөө Австртай тааран чамархаар нь сэлмээрээ зүсээд явв. Тэгээ цаашаа явж байхдаа яагаад ч мэдэхгүй эргэж харна нөгөө Австри ирлүүч нь очиход нөгөөх чинь гараа тоссон гуйлах чинь шиг хөвтөж байлаа. Араас нь дарга нь Григорийг дуудан хүүшээ хэмээн очиход дарга руугаа алхан очиход цэргүүдийг бүгдийг бэлэн байдалд байлгах тушаал ирв.
юу болох ч байгааг яах ч байгааг бүгд мэдэхгүй гайхан дарга яг юу болсон бэ гэхэд дарга нар ч өөрсдөө мэдэхгүй байлаа. Гэтэл дайн ихэлсэн гинэ. Манайх Германтай дайдах юм гин гэж нэг нь амд амтсан яриагаар сонссноо хэлв. Хэсэг сандарсан цэргүүд байж агаад бөөндөө удалгүй дуулж хууртан тайвширцгаав. Улмаар тэд нэр явж явах замдаа нэгэн өвгөнтөө таарахад тэр өвгөн тэд бүхэнд хүний юмд гар хүрж болохгүй, хүүхэнд бас гар хүрж болохгүй шүү хэмээн захихад нь Казакир яагаад хүүхэнд гар хүрж болдгүй вэ гэхэд нь өвгөн маш их уурлан болохгүй л гэсэн бол болохгүй. Намайг өмнө дайнд явж байхад даварсан нэг тарин байдیں۔ Энийг та нар бушуухан цаасан дээр бичиж аав гэн. Цаанаасаа бурхны мутраасаа нэгэн цаас, шар цаас өвгөн тэрийг хүмүүст бичүүлв. Гэхдээ тэр тарныг бичиж Ингэрдээ нааж Карманда хийсэн цэргүүдийг алийг нь чүхэл тойрч өнгөрсөнгүй. Удалгүй тосгоноор дүүрэн л хүгсэн хүний хүүрээр дүүрч байлаа. Тэрхүү заставын цэрэг болох Астахов ганцаараа явж байхдаа Германы 8 цэрэгтэй нүүрэлдэж ам минт мултран барахгүй бүр даргыг нь буудан хөнөөж алж бушуухан шиг зуут руугаа гүйжээ. Удалгүй тэр даргын алсын хүүрэн дээр нь бөөнөөрөө зуутын цэргүүд хурж ирж харж хармаа готонд тухайга юм humыг ухаж авч худалдаж Астаховын хийсэн энэхүү хэргийг хүмүүс гавьяаны одон авах хэмжээтэй гэж үзэн Григорийн одонгоор шагнадаг. Мөн түүгээр барахгүй зөндөө олон хаад ноёд том хүмүүс тэр баатрийг харах гэж Астаховыг зорж ирж зөндөө хүмүүс ирдэг байлаа. Нэг удаа Оросын хаан Астаховыг үрж залан Сельтерийн усаар дайлсан байдаг. Германы Сельтер цуцганы хайвд орших нэгэн төрлийн Рашаа. Григори цэрэгт явж байхдаа Петро хэмээх ахтайгаа таардаг. Тэгээд тэр нэг жаалжуулах хуурч хөрөн манай гэрээр сонин сайхан юу байна? Яаж ин хийж ин гэж асуугаал. Тэгсэн чинь Наталья манад ирсэн амьдарч байгаа. Григори гайхан юу гэмээр асуугаад. Чи тэрэнд ядаж мэдж болтгоо бичлээ. Чамайг л хүлээсэн чиний мөрөөс л болсон амтан байх юм гэхэд одоо тастаад авсан юмыг би ямар буцааж нийлүүлэхтэй юм штэй гэж Григори дуурамчхан тоохгүй хэлдэг. Тийхүү тэд гэр мал аж ахуй ярьсаар салж нуурын ус руу усанд орж сэлж Григори би ч бөөстөж дууслаа да хурдхан шиг л гэртээ арих юмсан гэж хэлдэг. Тийхүү тэр хоёр жаалжуул юм ярьж салсаар Григори явж ах цанда нэгэн тэмдэглэлийн дэвтэр олсон байдаг. Тэр нь жоохон уранхай ноорхой. Он сар өдрөөр нь яг нэгэн гүйж хасаага бичсэн тийм хүний тэмдэглэлийн дэвтэр байлаа. Тэр тэмдэглэлийн дэвтрийн эзэн Стеллахов гэдэг. Тэр хүн Лиза хэмээх бүсгүүд дурлаж улмаар хамт амьдарч сүүлдээ хөлдөн чирэгдэж гүйцээд цөхрлөө бараад эцэст нь нэг юм Лизагаас салдаг. Лиза нь харин өөр хүнтэй болдог. Энэ яриа шууганаас тэр бүр залхаж гүйцээд ялах хүүхэд угаж өгөхэд л би эргэж хургасан хизээний үүтхраа хөхөт суун. Эндээс гарах зам болтлоо дайнд мортох минь гэж хэлээд дайнд очоод аль дивиз ямар хороонд ямар зуутын дарга дээр байснаа нэгэнгүү бичсэн өдөр болгон юу болцсноо бичдэг байлаа. Григори энэхүү тэмдэглэлийг саяхан байлдаан болсон газраараа өнгөрөхдөө засмал замын хажуухантай нэг үхсэн казакийг олж хараад ухаан хонгор үстэй толгоогоороо морины тураанд бутарч хурсан замын хайрган чулууг мөргөж унсан өмхий хүүр байсан. Тэрийг нүүр төрөг нь ухахад энэ тэмдэглэлэн дэвтэр олцсон. Хармаанаас нь олдсон энийг даавуу талчурд бүтээгээд хаяа нэг эргэж харсаар штаб руу яваад уг дэвтрийг штабын бичээч нарт хүлээлгэн өгөхөд тэд нийлж уншаад бусдын харамсалтай богино нас хайр дурлалыг шоолж дайжигнаж байсан. Григоригийн заставд нэгэн казакир орж ирсэн. Өндөр бөхтөр дүү залуухан хэрнээ үсэн жоохон халзарсан хоёр талаараа
буржгар ус унсан орж исэн өдрөөс үл хөхөлт гэдэг хоч авсан нөхөр байлаа. Тэрээр Григоритой хамт байхдаа Григоригийн нүд рүү хараад чи айж байна уу гэж асуухад нь Григори юунаас найдیں۔ Гэхдээ хүн алж үзсэн үү гэхэд үзсэн гэхэд харамсаад байна уу гэсэн чинь Григори нэг тоохгүй хариулахгүй байдیں۔ Тэгт нь хөхөлт сэлмээ гаргаж ирээд би хэнийг ч алч чадна. Би ханасахгүй надад айц байхгүй гэд чулуун зүрхтэй гэдэг өөрийгөө хэлээд идэг. Григори нүд рүү нь харчаад жинхнээсээ ярьж гин үнэнгээ хэлж гин гэдгийг ойлгоод дараа нь сэлмээр ингэж завчтiin би чамд харуулъя гэд хөхөлт сэлмээ гаргаж ирээд цэцэг тарианы толгойг нь тас завчин харуултыг. Григорич дагаж дүүрэж завчих гэж оролдовч чи шал дэмий хүчээ бараад ахын гол нь алуулаад завчгээд дахин завчиж харуултыг. Тэр хэд тийхүү цааш явсаар нэгэн олцны австр залууг олцлон Кармахотог нь ухан тамхи гарч ирэн тамхиг нь татан нөгөө австр залуу нь буу байна уу хэмээн асуухад байхгүй хэмээн карманда байсан шоколадад хэдэнд өгч дайлдаг. Тийхүү тэрийг хүмүүстэй би аваач ч үгүй гэж хөхөлт аван цаашаа явахад алхаа гişгийг нь бүгдийг Григори сайн санах хоногшин үлдлээ. Төд бодлого хөхөлт хурж ирэн нөгөө австр залуу юу болсон гэхэд нь цаашаа явж байгаад би завчаад алцлаа гэхэд Григори уурлан яан гинэ чигийн винтоп бууга гарган өөрлөө нь хараа байгаа онилуулан буутахад хажуунаас нь хүн бууган түлхэн бууны сум шилмэст модыг ондог. Төд бодлого хорооны дарга хурж ирэн тоо ир чинь яаж байгаа чинь нүү гэхэд хөхөлт юу ч болсон шинжгүй чи буудалтаа чи алж чадахгүй штэ гэл инээгээд хөхрөөд идэг. Григориг харин хідэн цэргүүд гараас нь барьцсан явуулахгүй байдаг. Удалгүй тэд нар буцаж явах замдаа замын хажууд үхсэн хүний хүүр байхыг Григори хамгийн түрүүнд олж хардаг. Гар нь алгаараа өвсөн дээр тэрийцэн мөрнөөс нь бэлхүүс хүртэл маш хүчтэй завчсан бололтойгоо тасарсан байдаг. Хөхөлт анх Григоритой уулзахдаа нүдэрээ нэмсгэлж байгаад хүнийг зөрөгтойхон завчиж бай. Хүн чинь зуурсан гурил шиг зөөлхөн байдیں۔ Чи юуг нь яаж гэж битгий бодож бай. Чи казакэр асуултгүй завчхал үрхтэй. Дайнд явж дайсныг ална гэдэг ариун үйл. Нэг дайсныг алах тоолонд могоо алсантай адил Тэнгэр бурхан чиний нэг нүглийг хороож байдаг юм аа. Тугал гэх мэтийн амтныг бол хөнөөж устгаж болохгүй. Харин хүнийг бол устгаж л бай. Хүн гэдэг муухай амьтад өмхий хортой мөөх шиг газар дэлхийг бузарлаж байдгийг гэж сургасан. Мөн хөхөлтөөс ягаад ч мадгуус мал үргэж зүхтаадаг. Уул нь өөрийнхөө адууг их л сайхан цэвэрлэж хайрладаг хэрнээ. Адуу руугаа очиж жоход адуу нь бүр давхийн зочиж чичгэнж яхахыг Григори харсан байдаг. Уул нь морь архичин хүнийг хараад таньдаг. Чи бол архи уухгүй. Харин чамайг чулуун зүрхтэй гэдгийг чинь адгуус мал хүртэл таниад чамаас айд юм болов уу гэж хэлэхэд магадгүй юм гэж хариулсан. Төд бодлого Григори байлдаж явахдаа нэгэн Австрийн хорооны даргыг нь жадаар нэвтсүүлбэн алдаг. Лисницкий хэмээх бас нэгэн өөр казакэр энд амьдрахаас залхаж байна. Аав ээжээ хүн цэрэгт явлаа гэмээн шууд өөрөө цэрэгт татагдан 1914 оны үйл явдал та. Тэр үед Австро-Унгар хоёр Орос руу дайрч исэн. Казакийн сорн болсон сайхан эрчүүл их нутгаасаа салж бөөс хуурсандаа баригдан аимшигт зовлонд дарагдан үхэж байлаа. Мелеховд хүү Григоригоос нь захиа ирж бөөндөө цуглан захиа ирсэн шүү гэж хоорондоо өглөн бушуухан шиг наад захиагаа уншаатах гэд Дуняшка төгөж Дуняшка уншин Григориг дайнд явж агаад ам үргэцсэн гэдгийг хэлдэг. Үүнийг сонссон гэр бүлийнхэн зочролд орж Наталья ухаан алдан унж Михайлов Илибала боллоо. Бүгд л Григориг үхсэнд ганцаардаж шаналж байлаа.
Наталья одоо л бушуухан амиа хорлоо. Надад амьд явах шалтгаан алга гэж амиа хорлох хүсэл нь түүнийг өдөөж байлаа. Гэсэн ч эргэн тойрны хүмүүс Дуняшка түүнийг барьж хорж амийг хорлуулсангүй. Аав нь 9 хоногийн дараа бүгд л ар гэрийнхэн нь Григоригийн буйны ажлыг хийж оршуулах зүйлийг хийж байлаа. Гэтэл төдөлгөө Дуняшка гүйж хурж ирэн Григори амьд гинэ. Петро захиа битсэн байна гэдэг. Петро бичгтээ Григори үхээгүй амьд бинд байгаа. Гришкагийн шарх нь ялтай юм биш. Дайсны сэлмээр толгоор нь хальт зохиод арсыг нь хигзэлж мориноосоо ойчхдоо ухаан алдсан юмсанжээ. Мөн та бүхэн Дон нутгийн хаан жимснүүдийг илгээж байгаач гэр орноо их санах юмаа хэмээн Петро бичсэн байдаг. Цэргийн албаа хааж байгаа нь Петрод тун амаргүй байгаа бололтой. Үүнийг сонссон хүмүүс бүгд баярлан Мелихов захиагаа барьж гарангуун бичиг үсэг мэддэг хүн болгонд уншуулж байлаа. Энэ нь манай хүүхд амьд байгаа гэдгийг гайхуулж байгаа хэрэг байжээ. Хүнд уншуулж дуусчаад дараачийн хүнийг ирж болохоор цаашаа явна. Тэгсээр Пантелитэй тааран энэ баярт явдлыг хэлэхэд би сонингоос танаа хүүгийн хийсэн гавьяа алдрыг сонссон. Энэ чихэр тамхиг миний өмнөөс Григорид өгчөөрэй хэмээн аавд нь өгдөг. Аав нь ч баярлан явж Натальягийн аав ээж дээр очин худ дээр очдог. Тэр хоёр арайч дайсган чаагүй ч гэсэн хоорондоо яриа хөөрөөгүй их л хүндий байж. Тинхүү тэр чихрээ гаргаж ирнэ. Маа энийг амсал та. Пантелиг гой миний хүүд өглөө хийсэн гавьяа шагналын үнэллээ гэхэд тийм үү гэд инээмсэглээ цааш явдаг. Тэгэхэд нь хоёулаа нэг тийшээ очиж сууж юм ярий гэд. Тэгээд ярихтаа Натальягийн аав нь чи хэдий болтол ингээ миний охиныг амьд байх ахуйд нь зовоох гээд байгаа юм бэ? Болил доо. Яасан их тоглоомтой ханч цаддгүй улсууд вэ гэд охиныгоо өмөөрөөд хүүг нь буруу шаах гэдэг. Нөгөөх нь болохоор охиныгоо ч өмөөрөөд хүүгээ ч гэсэн өмөөрөх гээд байдаг. Хоорондоо арайч гар зөрүүлэлгүй хэрэлдээд салдаг. Натальяч Аксиньяар очихыг бодоод гэрээсээ аав ээж дээр очлоо гэж худлаа хэлэн жимс тосгон руу очиж Аксиньятай уулзгаад Аксинья чи анханасаа миний их нөхрийг булааж авсан шүү дээ. Анханасаа минийх гэдгийг мэдсээр өч чи суусан. Гэтэл одоо яагаад дахиад над дээр хүрээд ирж байгаа? Григори минийх зөвхөн минийх ойлгоо гэд үгийн мухагаар харааж зандарч хамаг ураа Натальяд хандан чамаа гэрүүл ахад ч хайрлаагүй. Одоо юм ирэмдэг зэрэмдэг гэлжгийн нуруу хүзүүтэй байхад чинь хайрлна гэж чи одоо юу гэж хэлэхэд Наталья юу ч хэлж чадахгүй. Миний төхрөө салаад өгөөч л гэж гуугаад идэг. Тэгээд охин нь үүлээд босч ирэх Аксинья очиж харахад Наталья охиныг нь хараад Григоритой тун адилхан хараад нүдэнд нь үзэгдээд бушуухан шиг тэндээс гүүгээд явдаг. Тэгэж гүүгээд 4 мод хэртэй зайтай газар очиод үүлээл суугаад идэг. Яг тэгэхэд Григори шиг адилхан хүүтэн харцтай охины нүд нь одоо ч гэсэн нүдэнд харагддаг. Аксинья ах төрсөн охиноо Стефантай төстэй байна уу, Григоритой төстэй байна уу гэж байн шалгадаг байсан ч өдөр ирэх тусам Григори гэдгийг мэдэж улам баярлаж илүү хайрлаж байлаа. Тэр байгаа байдал, харц, хийж байгаа үйлдэл улам л Григорийн төрсөн охин гэдгийг бататгана. Харин Григоригоос ирж байгаа дайнаас ирсэн захиа нь нэг сүртэй юмч бичихгүй хитгэн цөөвгөр битсэн захиа байдаг байлаа. Харин охиноо байнга л асуун. Миний охин сайн байна уу? Том болж гин үү? Саяхан охиноо ингэж зүдлээ гэж бичдэг. Аксинья ч нөхрөө сансан амтан. Гэхдээ охиноо илүү хайрлаж өсгөж ажил дарагдсан амтан л байлаа.
Григори шархацсан амт арай хин үдээний харахад энэ тэн дүүрэн зогтс байл. Тэр бэртэж эзэнгүү газар хаягдсан гэдгийг мэдэн хамаг тамиртын хийгээ ашиглан дөрвөн хөллөж мөлхөж явлаа. Овоо холдсон болов гэд эргээд тарахад шалтай холдоогүй байсан. Тэгж жагаад нэг юм тамиртын их орж хоёр хөл дээрээ тогтон алхан долоон бурхнаар баримжаа аван зүүн чиг рүү явж байгаагаа мэдэн явсаар байтал гинт нэг хүн зогс бүүдэл гараа өөр гэх чимээ сонсогдов. Григори сонсохдоо гадаадын хүн чим шиг сонсоход гинт нөгөө хүн нь орос хүн үү хүүшээ нааша хүрээдэр гэж дуудан аль хороо аль ангид байдгүй гэхэд 12 дугаар анги би шархагдсан байна амт хөрөн минь гэд. Тэр хоёр орос цэрэг Григорийг дамжлан 12 дугаар ангийн хороод буцаан авчирдаг. 100-ын хорооны хүн гайхаад би чинь чамайг өвчлээ гэж бодоод ар гэрийн чинь захиа илгээгээд буйны ажлыг чи хийцэн шүү дээ гэхэд Григори нэмсэглэн болоогүй л байж гэж хэлдэг. Тинхүү Григорийг амьд байгааг харсан хүмүүс бүгд л гайхан хүүшээ чи чинь юу болов яав гэж бүгд л сонирхож ингэ асуудаг. Тэгж байтал хөхөлт хурж ирээд өмнө муудалцаагүй юм шиг за юу вэ нандаа гэж өөрийнх нь царай зүрхийг хараад чи цус алдсан байж тээ би одоохон чиний цусыг тогтоогоод өгье гэж толгоонд ирэх 4-3 хэмжээтэй цус алдсан байсан сорвийг нь цусын тогтоочдөг. Тэгчээд харав би чамайг сүлж чадж байгаа үз тэгж чи намайг алах гэж л байдаг гэхэд Григори чамайг алсан бол нүгэлмэн нэгээр хасагдах байсан биз гэхэд чи шудрах хүн юм аа л гэдэг. Дараа нь тэр хэд бөөндөө хоолны газар руугаа очиж будаа агшаацсан идж суудлаг. Харин хажууханд нь шихайл унтаж байдаг. Битлэгийн тэл хүмүүс босоороо бүгд түрглээрээ командаараа дайраа тулдаа тэгэл нэг нь орилоор гараад ирэхэд бүгдээрээ идэж ууж байгаа юм хаян гарч гүйлдэг. Гарч харахад дээгүүр нь дайсны онгоц нисэж идэг. Хөхөлд дайсны онгоцны далавч руу буудаж Григори харин сумаа дуустал дэшег шүршив. Энэ тэндгүүл утаа өвмэ ам тасарж байгаа орилж хуч байгаа хүмүүсийн чимээ сонсогддог. Гэтэл тэр хоолны газрын байшин нуран унлаа. Шихаал гэдэг амьтан тэр их дарагдсан байсан мод чулуу байшингийн нурсан материалнуудаас арай хийж мөлхөж наашаа гарч ирж илаа. Гэхэд Григори гинтл өвчнөөс идрэн газар пирхийн унахад хөхөлт түүнийг үүрэн явлаа. Тэр нүдээ нээж харах гэсэн боловч зүүн нүдэнд нь юм тороод өвдөөд нээж чадсангүй. Баруун нүдэрээ юу болж байгааг ажвал өөрсдийнх нь тосхон хорооноос сүрч шихайл тэнд мөлхөж явж байгааг анзааран наад хүнээ босгооч туслаач та нар чи хүн үү зүтгэр үү гэж орилж идэг. Гэтэл хөхөлт эргэж харан шихаалыг харангуутаа гүйж очиход шихаалын бүдүүн гиз цувж хамаг юм гараацсан хөвтөж байлаа. Тэрээр хэлэхдээ нөхдөө анд нөхдүүдээ намайг алаад өг л дөө гэд орилж идэг. Энэ явдлын дараа Григорийг хорооны эмч үзэн таны зүүн нүдэнд ч амаргүй юм тохиолдсон байна да гэхэд Григори за яасан сохор болох нь гэхэд үгүй та нүдтэйгээ үлднэ би таныг Москвад явж эмчлүүлэх гээд бичиг өгчлөө та энийг аваад яв гэд манай Григорич богоонцсон Москвад очлоо. Москвад очисон даруйдаал тэнд байгаа Москвагийн амьдрал түнд гачин санагдав. Дүлгөөн дон өсөж төрсэн газартайгаа харьцуулан төрсөн нутгаа маш их саналаа. Тинхүү ашгүй нэг юм эмчтэйгээ уулзаж имлэгээ олж очин эмч нар нь түүнийг хувцсыг тайлж усанд оруулдаг. Усанд орж гарч ирснийхээ дараа Григори тойлонд өөрийгөө хараад таньсангүй.
Дараа нь тэр бээр миний хувцсуудыг яасан бэ гэхэд таныг эндээс гарахад чинь хувцсыг өгнө. Та одоо энд байхдаа энэ хувцастай байна гэж түүнийг цагаан халаад өгдөг. Тэгээд тэр өрөөнд ороход нэгэн лам нөхөр түүнийг өрөөний анд нөхөр ашгүй нэг хүнтэй боллоо гэж найрсаг дуугаар түүнийг ухтан авч танилцдаг. Төд удалгүй гаднаас нэг бүдүүн царай муутай намхан эмхтэй эмч хурж ирсэн ээ. Григори намайг дагаад явна. Үдийг чинь үзье гэж дууддаг. Удалгүй дайнд Лисницкигийн байсан хорог давшилтанд дуудаж явуулдаг. Энэ үеэр Аксиньягийн охин биеийг муудаж охиндоо анхаарал нь төлрөөд ажиллаж өсөхтэй хийж чадахгүй байлаа. Тэгээд захирлаасаа би гуй та надад чөлөө өгөөж миний охины бие муу байна гэж хэлдэг. Тинхүү эмчид охиныхоо биеийг үзүүлэхэд маш хүнд өвчнөд туссан байна. Хэд хоногийн дараа өөд болно гэж хэлдэг. Аксиньягийн ухаан санаа самуурч гайхаж балмагдан яахаа мэдэхгүй л охиныгоо ширтнэ. Хэд хоногийн дараа охин нь ихийнхээ өвөр дээр нас барав. Охиныгоо оршуулчаад Аксинья ажиллаа хийн суухад Евгений гэж дайнаас буцаж хурж ирсэн хөгшин өвгөн Аксиньяд хандарч чамд нас залуу байна. Чи дахиад хүүхэд хийчих болно. Охин чинь үхлээгээд амьдрал чинь дуусахгүй гэж уйрааж аргадж агаад далимдуулж хормоог өсөх гэж оролдож байгаад гинт Аксинья ухаан орон бушуухан шиг гарч суудав. Амьдрал зохиож бичээгүй хуулаа хүмүүст тулхан хүлээлгэж байдаг болохоор 3 хоногийн дараа Евгенийг дахиад шүн орж ирэхэд Аксинья түлхэж хажиглаагүй. Григори Москвад имчилүүлж нүдэндээ тарилга өдөр болгон хийлгэж байлаа. Тэдний өрөөнд Гаранжа гэдэг нэртэй Украинер Григоригийн яг хажуухан талд нь орон дээр нь байрлах болов. Тэр хоёр учиргүй сайн нөхөрлөж хоорондоо элдвийн юмыг ярьж үд дундаас үрд сайтал шивнэлдэж өнгөрөөдөг байл. Нэг удаа Григори чи бит хоёр яг юуны төлөө байлдаад байгаа юм бэ гэж Гаранжигаас асуухад Гаранжа энэ Оросын хаад ноёдл буруутай эдгээр ард түмнээ өхөрлүүлүүн түлхээд цаана зүгээр зогсоод байна. Орос улс л буруутай гэж бүх бурууг өөрийнхөө улсад хилэн харин ч эсрэгээрээ Австри, Герман, Франц гадаад орнуудтай цуг нөхөрлөж хил залгааг байхгүй болгож хамтдаа амьдарч байвал харин ч их тайван байдалд огтно хэмээн Григоригийн толгойг ухааж Григорийг тэр байдалтаа итгэж үнэмшүүллээ. Григори нүдч зүгээр болж харин толгойд ирэх идэ бээр нь хүндэрснийг мэдэн өөр имлэг рүү шилжүүлдэг. Тэр имлэгт Григори хэвтэж байхад Оросын хатандан бурхны дүрийг Григори давчирч өөрийн биеэр өгдөг. Тинхүү дараа нь Григори имлэгээс гарan ашгүй нэг юм дүлгөөндөн газар руугаа амралтаар очлоо. 1 хоногийн дараа Жимс гот руу Аксинья руугаа явъя гэд очсон нэг эхний өртөөндөө очиж амръя гэж бодоод явбал Сашка өвгөнтэй тарж Сашка өвгөн түүнийг гэртээ орооч гэж дууддаг. Гэртээ орж тэр хоёр жаалжуулан хуурч хөрсөөр Сашка өвгөн нэг л дууга хураасан айсан янзтай үг хэлэхгүй байдаг. Григори та хэлэлтэй юу болсон гэж асуухад охин чинь үгсэн гэхэд би тэрийг мэднэ гэв. Жохон чимээгүй байжснаа Сашка өвгөн чи нүл могоо өвөр дээрээ тэрэлцсэн байна. Аксинья Евгенийтэй явалдаад байна. Орой болгон Евгений Аксиньягийн гэрлөө очих юм. Одоо чи яваад очивол айгүй бол цаачин байж л байгаа гэж Григори дэлгэхэд Григори амааж мэлхэн тийм үү гэж хэлээд нөх үг дуугарлгүй ганц хоёр тамхи сороод газар няц гიშгэн гарч явв. Тинхүү Жимс хотод хурж ирж Аксиньятайгаа чуулзлаа. Аксиньяч түүнийг ирснийг мэдэн шууд гал түлж дулаацууллаа.
Нөх их юм ч ярьсангүй Григори нойрслоо. Маргааш нь өглөө болж Евгений гэрт нэрэхэд Григори юу ч болоогүй юм шиг жүжиглээ. Хоёулаа хамт морин дээр давхиж хуучны явдлаа дурсахуудаа гэхэд Евгений энэ мдээгүй юм байна гэсэн бодолтой. За тэгээ гэж тэр хоёр моринд сууд цаашаага давхилаа. Тэгснээ Григори морио шахууртан гинт логцсон маш хурдтай морио хараалгаж гарлаа. Тэгснээ л Евгенийг мориноос шунаган нүүр нүдгүй балбав. Евгенигийн нүднээс нь цус гарч хоёр гар нь мдээгүй болж нүрэл дарна хөвт зогсоход Григори улам их балбаж нүдж байлаа. Сүүлдээ ч Григори бахардаж ядарснаа. Цааш явсан морины жүчээрөө очин Аксиныг харангуйтаа муу бузар гिचий гэж хэлэнгүүтээ ташуураараа нүүрэн дундуур нь тас гэд ганцхан оруулахад гардаг. Тэгэхэд араас нь Аксиня хөөн намайг уучлаачтай гэж хэлхийг нь Григори харсан чгүй гараа тусчихгүйсний мэдсэн чгүй эргэж харахгүй цаашаа явсаар өөрийнхөө төрсөн гэртээ эргэж ирэв. Төрсөн гэртээ эргэж ирэхэд нэг танихгүй хүүхэн түүнийг тэрч аван үсгт гайхан харахад Дуняшка байхан тэрэ. Дуняшкач баруун гарыг нүсэж хөтлөн явсаар түүнийг аав ээж нь харж бөөн баяр болов. Наталья түүнийг хараад зүрх нь хүчтэйгээр цохлон яаж чадахгүй байхад Григоригийн хурц харцсан түүнийг зочоон муужран ухаан алдаж Наталья унлаа. Тийхүү Григори гэртээ хонож энэхүү нэгдүгээр бот маань дуусч байгаа. Тэгээд дараагийн имжлэг дээр 2 дугаар бүтийн ярих болно. Тэр болтол баяртай.